Монгол гайхамшигтай орн. Монгол бол дэлхийн түүхийг бичлсэн нүүдэлчдийн болон суурин иргэншлийг хослуулсан орн. Монгол бол Орос хятад их гүрнүүдийн дунд орших энхийг эрхэмлэгч орн. Монгол бол түүхийн нухчаан дундаас тусгаар тогтносон ардчилсан улс. Монгол бол улс орон бүртээ харилцсан ашигтай худалдаа хамтын ажиллагаа тогтоон хөгжиж буй орн. Гайхамшигт их орныхон ирээдүй гэрэлтүүлж, үндэсний эвнэгдэл эрх ашигаа энэ тэргуунд тавьж, үнэт зүйл үзэл баримтлаар үлгэрлэн хүн нам улсын хурлын 2024 оны ээлжид сонгуульд бүрэн багаараа өрсөлдөж байна. Хүн нам бол 21-р зууны нам. 20-р зууны арга барилаар 21-р зууны нийгмийг өөрчлөхгүйг мэдэрсэн мэрэгжилтэн залуусын нэгдэл. Хүн нам бол бусад улс төрийн намуудаас үзэл баримтлал, үнэт зүйлсээр засаглах арга барилаар нийгэмд тулгамдж байгаа асуудалд хандах хандлагаараа ялгаатай нам. Хүн нам бол цаг тутам өөрсдийгөө боловсронгуй болгож нийгмээ өөрчлөгч шинэ үеийнхний нам. Хүн нам бол өөрийн зохион байгуулалт, үйл ажиллагаагаараа үлгэрлэж нийгэмд улс төрийн шин загвар тогтоон өөрчлөлт авчрах 21-р зууны нам. Хүн нам өөрчлөн цаг нь болсон. За 2024 оны их хурлын сонгуульд хүн нам мөрийн хөтөлбөр боловсруулсан байж байгаа. За энэ дотор эрчим хүчний асуудлыг онцгойлон авч үзсэн. За энийг би тодорхой заалт болгоноор та бүхэн тайлбарлая. Тэгэхээр Монгол улсын бодлого, цаашдын хөгжлийн суурь бол эрчим хүчний шууд хамааралтай гэдгийг судлаачид, за хувийн хвшлүүд, төр засгийн байгууллагууд ингээд томьёолоор гаргаад ирсэн байж байгаа. Хүн намын эрчим хүчний салбарт тавьж байгаа гол зорилт бол эрчим хүчний хараат бус байдал гэдэг ерөнхий сэдвийн доор ажлуудад тусгасан байж байгаа. За хараат бус байдал гэдэг бол тодорхой энгийнээр хэлбэл өнөөдөр Монгол улс Оросын холбооны улсаас, Хятад улсаас цахилгаанаа худалдаж авч байгаа. Шууд хараат. Ойролцоогоор 20 орчим хувийг худалдаж авч байгаа. Яг олон улсын жишгээр үзэх юм бол бид хэд юу гэдгийг дотооддоо 100% үйлдвэрлээд дахиад дээрэс нь 20-30% нөөцтэй байж аж Монгол улсын эрчим хүчний салбар бусад улсаас хараат бусаар ажиллаж байна гэдэг тийм дүгнэлтийг хийх ёстой. Гэтэл бид нэр тэр 20-30% нь байхгүй. За бүр 20-30% бусад улсаас авч байгаа, худалдаж авч байгаа. Энэ юу харуулж байгаа нөхөр Монгол улсын эрчим хүчний салбар маш их хараат байдалтай байна гэдгийг энэ тоо үзүүл харуулж байгаа. Тэгэхээр энэ байдлыг бид нэр шийдэх шийдлүүдийг мөрөн хөтөлбөр тусгасан байж байгаа. Эхний ажил бол бид нэр бодлого хууль эрх зүйн орчныг шинжлэх ажил байж байгаа. Дээрээс нь эрчим хүчний талаар баримтлах стратеги бид нэр өөрчлөх ёстой. Өнөөдөр бид нэр ярьж байгаа уур амьсгалын өөрчлөлт гэдэг дэлхийн нийтээр ярьж байгаа. Энэ юутай холбоотой вэ гэхэд хүлэмжийн хий буюу эрчим хүчний салбараас одоо нүүр шатаагаад гарч байгаа тэр утаа хүлэмжийн хий маань дэлхийн цаг агарын дулааруулад байна. Энтэй үүдэлтэй маш олон тооны байгалийн гамшиг бий болж байна. Хуур ашил бий болж байна. Гам бий болж байгаа ингээд маш их олон сөрөг дагавар байж байгаа. Тэгэхээр энэ чиглэлтэй холбоотой цэвэр эрчим хүчийг ашиглая гэдэг олон улсын тийм хөдөлгөөн явж байгаа. Бид нэр эрчим хүчний салбар энийг дэмжиж байгаа, хүн нам энийг дэмжиж байгаа. Тэр утгаараа бид нэр эрчим хүчний салбар цаашдаа цэвэр эрчим хүч, сэргээгт эрчим хүч, өндөр үр ашигтай эрчим хүчний технологиудыг ашиглана гэж энэ оруулсан байж байгаа. Тэгэхээр энийг тодорхойлсон бид нэр ийм хууль эрх зүйн стратеги боловсруулсан. Дээрээс нь Монгол улс асар их нөөцтэй бид нар бүгдээ ярьдаг. Нар салхины нөөцтэй, нүүрсний нөөцтэй, урааны нөөцтэй гэх. Гэхдээ нөөц гэдэг маань өөрөө газар дор байгаа энэ зүйл. Нөөцийг бид нэр технологиг ашиглаж хөрөнгө оруулалт нэмжээж энэ биднэрт жинхэнэ одоо цахилгаан дулаан болж ирэх ёстой. Тэгэхээр биднэрт бол тэр технологи байхгүй байна. Цахилгаанд хөрөнгө оруулалт байхгүй байна. Тэгэхээр энийг яаж татах вэ гэхээр дотоодын гадны хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллах зүйтэй. Тэгэхээр энэ бодлогыг бид нэр эхний хэсэгт оруулсан байж байгаа. За хоёр дахь хэсэг бол эрчим хүчний зах зээлийн загвар бүтцийг шинжилнэ гэдэг хэсэг байж байгаа. Энэ юу ярьж байгаа нөхөр эрчим хүчний зах зээл нь өөрөө ингээд өнөөдөр авч үзэх юм бол төрийн өмчт компаниуд давмгаалцсан ийм зах зээл байж байгаа.
хувийн хөвшлийн одоо нэг иргэн нарны станц бариад цахилгаан эрчим хүчээр зараа ихэд боломжгүй зах зээлтэй. Ийм хаагдмал зах зээл байгаа. Тэгэхээр энийг бол нээлттэй болгоно. Хувийн хөвшлийг давангаа байдал эрчим хүчний салбарт хэрэгтэй байж. Хувийн хөвшил орж ирснээр энэ шинэ техник технологи нэвтэрдэг. Шинэ техник технологи нэвтэрснээр өөр ашиг хэрэглэгчид та бүхэнд орж байгаа эрчим хүчний үйлчлэгээ ингэ сайжирдаг ийм зарчимтай. За дараагийн зүйл бол эрчим хүчний шинэ их хөвсрүүдийг ашиглана. За энд бол тодорхой бидний төслүүдийг тусгасан байгаа. Тухайлбал одоо яг хүн нам засгийн газрыг эрхийг авлаа гэхэд ямар төслүүдийг хэрэгжүүлэх юм бэ гэдгийг энэ дээр бид нэр тодорхой тусгаж өгсөн байна. Тухайлбал Улаанбаатар хот дээрээс нь хүн ам суурьсан одоо аймгийн төвүүдийн дулааны хангамжийн асуудал маш хурцтмал нөхцөл байдалд үүссэн байж байгаа. Тэгэхээр дулааны асуудлыг бид нэр шийдэхин тулд цахилгаанаар шийдэх нэг шийдэл байж байгаа. Дээрээс нь одоо байгаа дулааны цахилгаан станцуудыг өргөтгөх шинээр өндөр үр ашигтай тийм станцуудыг барих шийдлүүдийг бид нэр тусгаж өгсөн байж байгаа. Тухайлбал энэ дээр юу гэж байна гэхээр дулааны цахилгаан станц 2 гэж одоо байж байгаа. 2-р цахилгаан станцын буулгаад оронд нь шинээр өндөр үр ашигтай бид нэр нүүрсний магадгүй аль эсвэл хийн станцыг барихаар ингээд барилгын ажлыг эхлүүлнэ гэсэн ажлыг төлөвлөгөөнд тусгасан байна. Дээрээс нь бид нэр оюутлогоог мэдж байгаа. Оюутлогоо бол бүгд найрамдах хятад улсаас цахилгаан эрчим хүч худалдаж авч байгаа. 10 гаруй хэмжээлд худалдаж авч байгаа. Жилдээ ойролцоогоор 120 сая долларын цахилгааны худалдаж авч байгаа. Ерөнхийдөө өнгөрсөн 10 жил авсан гэдэг зүйл тэрбум 200 сая долларын цахилгааныг хятадаас бид нар худалдаж авсан байна оюутлогоо компани. Энийг бид нар дотоодоосоо үйлдвэрлээд тэр ашгийг Монголдо үлдэх бүрэн боломж байсан. Тэр боломжийг бид нар ашиглаж чадсангүй. Тэгэхээр яг хөөр хүн намын мөрийн хөтөлбөр 5-7 цахилгаан станц гэдэг олон жил ирсэн ажлыг бид нэр хэрэгжүүлнэ. Энийг бол шинэ бизнесийн зарчмаар хэрэгжүүлэхээр бид нар тусгасан. Энэ юу гэхээр олон нийтэд нээлттэй компани хэлбэрээр 5-7 станцыг ашиглан хэрэгжүүлнэ. Дээрээс нь дунд оврын цахилгаан станцуудыг бид нэр дэмжих ёстой. Заавал цахилгаан станцыг том хэмжээгээр ингээд барих гэдээ бид зүтгээд авах шаардлага байхгүй. Өнгөрсөн 30 жил бид нэр яагаад цахилгаан станцаа барьж чадаагүй гэхээр том хэмжээгээр барих зүтгэсээр байгаад чадаагүй. Яагаад гэвэл цахилгаан станц томрох тусам хүчин чадлан томрох тусам тэнд хөрөнгө оруулалтын хэмжээ томордог. Хөрөнгө оруулалтын хэмжээ томрох тусам удаашрдаг, маш олон гадны хүчин зүйлүүд нөлөөлдөг. Энэ хүчин зүйлс болоод бид өнөөдөр ингээд цахилгаан станц барьж чадаагүй. Цахилгааны тасалдалтаа ингээд сууж байгаа. Тэгэхээр бидний стратеги гэдэг юм уу, бизнес төлөвлөгөө бол шал өөр. Бидний станцууд жижигээр барина. Энэ дээр Монгол бас 330 сумтай. 330 сум бүгдээрээ төвийн шугамдаа цахилгаантай холбогдсон байж байгаа. Гэхдээ холбогдсон гэдэг нь цахилгаан эрчим хүчтэй найдвартай хүснээр ашиглаж яана гэдэг бол өөр асуудал. Ягаад гэвэл тэр шугамын төгсгөлд байгаа айл сум бол юу гэдэг нь зарим тохиолдолд ус буслаж чадахгүй, хоолоо хийж чадахгүй тийм төвшөнд байж байгаа. Цахилгааных нь хүчлийн төвшин унтсан чанаргүй цахилгаан ашиглаж байна гэж. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхин тулд бид нэр сумын төвд дээр нь нарны станц байгуулъя. Дээрээс нь нарны станц маань өөрөө зөвхөн өдөр ажиллана. Тэгэхээр энийг бол хамтд нь байгуулах зүйл батарей сторож буюу хоримтлуурыг бид нарны станцтай хамтд нь ингэж шийдэхээр төлөвлөгөөнд туссан байж байгаа. Айлуудын одоо байшинг дулаалах ажлыг улсын хэмжээнд ийм аян өрнүүлнэ гэж байгаа. Гол зорилго нь энэ агаарын бохирдлоос бид нэр яаж чадах вэ гэдээ олон жил бид нэр ярьсан. Түлшээ сольж үтсэн, зуухаа сольж үтсэн, за гэрнийхээ бүрээсийг сольж үтсэн. Эцээстийн нүүрс зүлжэн гэдэг бол утаа гарах нь тодорхой. Тийм болохоор түлшээ бид нэр солих ёстой. Цахилгаанаар эрчим хүчний одоо энэ халаалтын асуудлыг шийдэе гэдэг зорилтыг энэ тусгасан байж байгаа. Тэгэхээр энийг яаж өгөхөөр нэг талдаа бид нэр маш их хэмжээ цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ. Тэрийг дамжуулж байгаа түгээх шугам сүлжээгээ бид шинжилнэ. Хамгийн гол нь тэнд амьдарч байгаа айл өөрийнхөө байшинг дулаалах ёстой. За энэ гурван зүйлийг бид нэр цогцоор нэгэ хийсэн тохиолдолд агаарын бохирдол гэдэг асуудал бол бүрэн шийдэгдэнэ. Энэ бол зөвхөн Монголд шийдэгдэх гэдэг юм шүү. Дэлхийн нийт яг энэ аргаар агаарын бохирдлыг шийдэж ирсэн. За дараагийн нэг асуудал бол
Үн терапи бол байнга ирдэг. Үн терапи баг байна, үн терапи нэмэр байна гэдэг маш их ирдэг. Энийг бид нар бол авч үзэх ёстой. Энийг ярихгүйгээр бусад асуудал шийдэгдэх боломжгүй байж байгаа. Тэгэхээр бид нэ шууд үн терапиг нэмэн гэдэг зорилтыг энд оруулаагүй. Үе шаттайгаар буюу сая хэлсэн цахилгаан эрчимч их хэрэгжилж байгаа тэр айлууд өрхөд их хэрэгжилж байгаа аж ахуй нэгжүүдэд өндөр төлбөр төлдөг ийм бодлогыг баримталж тарифээр бид нэр дэмжлэг үзүүлнэ. Энэ цаашдаа ярих бүр эрчим хүчийг хэмдэг ийм тогтолцоог бид нэр дэмжиж байгаа. Хоёрдугаарт нь энэ эрчим хүчний дулааны асуудал байж байгаа. Айлууд өнөөдөр үгдээ дулааны хэмнээ гээд пара хаач чадахгүй байгаа. Тэр тохируулгын технологи нь байхгүй. Дулааны эрчим хүчний төлбөрийг талбайгаар бус тоолуур болно. Зардал, хуваарлах төхөөрөмжийг ашиглаж тооцдог болно гэж байгаа. За энэ технологи ашиглаад бид нэр энийг хийх боломжтой. Тэгэхээр үүхээр та пара хаагдсан тохиолдолд таны дулааны төлбөр бага гарна гэсэн. Энэ зүйлийг бид нэр бүрэн хийх боломжтой гэдгийг энд тусгасан. Дараагийн нэг чухал асуудал төрийн өмчт компаниудтай холбоотой асуудал гэж байгаа. Эрчим хүчний салбарт маш олон тооны том төрийн өмчт компаниуд байж байгаа. Төрийн өмчт компани засаглал муу байгаа. Ил тод байдал муу байна. Тэгэхээр энийг бид нэр сайжруулахын тулд засаглалыг нь сайжруул олон нийтийн хяналтанд оруулнаа гэдэг заалтыг нь оруулсан. Төлөөлөн удирдах зөвлөл гүйцэтгэх удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулна. Чаддаг хүмүүсийг нь тэнд авчиж мэрэгжлийн хүмүүсээр нь удирдуулах ийм тогтолцоог бүрдүүлнэ. За дараагийн зорилт бол эрчим хүчний хөрөнгө оруулалт санхүүжилт олон улсын хамтын ажиллагааг дэмжинэ гэж байна. Сая хэлсэн өнгөрсөн хугацаанд төслүүд маань яагаад хэрэгжиж өгөхөөр бид нар мөнгө олж чадаагүй. Буюу бид зөвхөн нүүрсний станц барья гэдэг бодлоготой яваад байсан. Гэтэл мөнгө өгөх хүн байхгүй. Нүүрсний станцыг санхүүжүүлэх улсууд, компаниуд байхгүй болсон. Тэгэхээр бид нэр бодлогоо эргэж харъя. Тэр мөнгө өгөх гээд байгаа, хөрөнгө оруулах гээд байгаа хүмүүс ямар станц дэмжих гээд байгаа, ямар технологи дэмжих гээд байгаа, тэрэнд нь тааруулж бид нэр бодлогоо дэмжин. Тэднэртэй бодлогоо уялдуулж хамтарч ажиллах зүйлийг бид нэр энд маш тодорхой тусгаж өгсөн байж байгаа. Өөр нэг чухал асуудал бол өнгөрсөн засгийн газруудын маш их ярьдаг зүйл бол Монгол улс цахилгаан эрчим хүч экспортлогч улс болно гэдгийг ярьж байгаа. Гоё зорилт. Гэхдээ энийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр бодиттой тийм ажил хийгээгүй. Тэгэхээр бид бол энэ дээр бодиттой ажил хийнэ. Тухайлбал бид нэр цахилгаан эрчим хүч экспортлохын тулд хамгийн их хятадтай ажиллах хэрэгтэй. Эхний улс бол худалдаж авах бол хятад ард улс. Бүгд найрамд хятад улс. Тэгэхээр хятад улстай бид нэр бүгд найрамд хятад улсын тэр бодлого яаж явдаг, эрчим хүчний бодлого яаж явдаг, бусад улстай яаж харьцдаг тэр аргаар нь бид нэр энэ ажлаа явуулж эрчим хүч экспортлох ажлыг эхлүүлнэ. За сүүлийн 9 дэх зорилт бол эрчим хүчний технологи, инновац судалгаа. Энэ өөрөө маш чухал. Ягаад гэвэл эрчим хүчний салбар өөр ингээд маш хурдтай хөвсөө өөрчлөгдөж байгаа. Шинэ технологиуд орж иж байна. Шинэ компаниуд бий болж байгаа. Эднэрийг бид нэр цаг алдахгүй ингээд дэмжиж явах хэрэгтэй. Тухайлбал бид нэр юу ярьж байгаа нөхөр энэ дэр сэргээт эрчим хүчний туршил судалгаа буюу паркийг байгуулъя гэдэг ажил хийж байгаа. Энэ дотор бид нэр юу онцолж ярьж байгаа нөхөр сэргээт эрчим хүч өөрөө цэвэр эрчим хүч. Дээрээс нь дата баазуудыг бид нэр байгуулж болж байна. Дээрээс нь хүлэмж гэдэг. Энэ гурван зүйлийг нийлүүлсэн цогцоор нь ингэж хөгжүүлээд Монгол улсад маш олон тийм маш боломж байгаа. Ягаад гэвэл дата серверүүд маш их хэмжээний эрчим хүчийг 24 цагийн туршид хэрэглэдэг. Тэрийг нь сэргээт эрчим хүчээр бид нар хангах чинь дата серверээс гарч байгаа тэр халуун агаарыг бид нэр хүлэмж рүүгээ шилжүүлээд хүлэмжээ бий болгож байгаа. Энэ ингээ хосолсон хэлбэрээр бид нар Монголд хэрэгжүүлэх боломжтой байж байгаа. Дараагийн нэг гол шинэлэг зүйл бол юу гэхээр цахилгаан тээврийн хэрэгсэл буюу одоо юу гэдэг Улаанбаатар хотод цахилгаан ногоон дугаартай цахилгаан машинууд, цахилгаан скутерүүд маш их болсон. Тэгэхээр цаашдаа энэ дэлхийн нийтийн тренд нь ч тэр бүх зүйл цахилгаан дээр явдаг болж байгаа. Тэгэхээр бид нар цахилгаан тээврийн хэрэгслийг дэмжих бодлогыг энэ дээр тусгасан байж байгаа. За хүмүүсийн дунд их хэрэгдэг зүйл бол цөмийн эрчим хүч гэж ярьж байгаа. Цөмийн эрчим хүч бол Монголд урааны нүүрс ихтэй судалгаанууд хийгдсэн. За хамтарч ажиллая гэсэн саналууд бас нэлээд тавигддаг. Манай намын бодлогот бол цөмийн эрчим хүчийг дэмжих бодлоготой байж байгаа. Хийн асуудал байж байгаа. Монгол улсад одоо говийн бүсэд хэд хэдэн газрын нэгдсэн байж байгаа. Энийг ашиглах. За дээрэс нь ухаалаг систем буюу ухаалаг тоолорыг бид нэр түгээх сүлжээнүүд хэрэглэгчдээр ингэж зөвлөх ямжлыг дэмжиж ажиллана. Ингэснээр хэрэглэгч одоо цахилгаан таслалаа гэхэд заавал монитороо хүлээгээ суугаад байхгүй. Төвөөс нь тэрийгэ таслаад залгаадаг ийм боломжийг бий болгох, төлбөрөө шууд боломжийг өгдөг боломжийг бий болгох. Эрчим хүчний салбарт маш олон тооны ийм ажлуудыг хүн нам өөрийн хөтөлбөр тусгасан. Бусад салбаруудтай харьцуулбал маш онцгой нь авч үзсэн.
Энэгээр юу хэлж өгөхөр хүн нам цаашаа Монгол улсын хөгжлийг дараагийн түвшинд аваачихын тулд эрчим хүчний хангалттай, найдвартай, аюулгүй байдалтай хамгийн гол нь хараат бус байдал чухал юм байна гэдгийг онцгойлон авч үзсэн болохоор энэ мөрөг хөтөлбөрөөр ингэж тусгасан байна. Хүн нам өөрчлөн цаг нь болсон.